Фестивалийн стандтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн кофе цай нэвтрүүлэг та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Студид хүрэлцэн ирсэн эрхэм үнэтэй зочноо та бүхэнд танилцуулъя. Бид бүхэндээ ярилцахаар Мөнх Гандир компани захирал Даригт зэрэг хүрэлцэн ирсэн минь өглөөний минь сайхан амарсан уу? Сайхан амарсан. За цэнгэр дэлгэцээ чимсэн үз суугаа үзэж төмдөө энэ өдрийн халуун мэндийг хүргэн мэдчихлээ. Тэгэхээр энэ дөрөнд үзэгчтэй хоёлаа Мөнх Гандир компани талаар мэдээлэл хүргье. Хэдэн онд байгуулагдчихсэн бэ? Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Мөнх Гандир компани 2004 онд анх нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх байгуулагдсан. Энэ байгуулагдсан энэ цаг хугацаанаас хойш өнөөдрийн хүртэл маш олон ажлуудыг хийж бүтгсэн байгаа. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаа явуулахын тусгай зөвшөөрөлтэй манай компани бол нийслэлийн хэмжээнд ахын шавж мэрэгч устгал хадрагүйчүүдийн үйл ажиллагаа явуулах энэ цогц үйл ажиллагааг ингэж явуулж ирсэн. Тухайлах юм бол энэ хугацаанд гадаад дотоодын олон байгууллагуудтай хамтран ажиллаж ийлээ. Үүний дотор Канада улсын Еврон компани, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хог хаягдлын менежментийн хэлтэс, мөн аж ахуйн нэгж компаниуд, ихтэй сургуулиуд, сургууль цэцэрлэгүүд, амлалт соёлын газар гээд маш олон газруудад ахын шавж мэрэгч устгалын үйл ажиллагааг төр ба нийгмийн нийгэм чиглэсэн төр хувийн хөгжлийн хамтын ажиллагааг ханган ажиллаж ирсэн. Тэгэхээр бидний ажлын энэ хугацаанд хийсэн ажлын амжилт гэх юм бол үйлчлүүлэгч байгууллагуудаас биднэрт өгсөн сэтгэл ханамжийн баталгаа 100% гэдэг бол бидний ажлын амжилт байсан. Мөн олон жил харилцагчнараас биднийг үнэлж хамтран ажиллаж байгаа нь өнөөдрийн бидний итгэл тулгуурсан бас бидний ажлын амжилт байсан. Ингээд ер нь бол сэтгэлээсээ хийсэн бүх ажлууд бол итгэлийг дөрүүлж амжилтыг зохицуулдаг ийм учиртай. Манай хамт олонны ажлын хамжилтын ураа бол бас энэ байдаг. За тэглэгээ хав тэгэхээр өнөөдөр бас Septonic гэдэг энэхүү бүтээгдэхүүнийг авчирсан байна. Тэгэхээр үзэгчтэй бас энэхүү бүтээгдэхүүнийг танилцуулъя. Ямар үед яаж хэрэглэх ёстой вэ? Ямар бүтээгдэхүүн байгаа вэ? Тэгэхээр өнөөдөр би Septonic нэрийн бүтээгдэхүүнийг танилцуулахын өмнө бас бяцхан түүхс өгөх хэрэгтэй болж байна. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хамгийн анхны хэрэглэгч нь би өөрөө. Тэгэхээр 2004 онд анхан энэ Septonic нэрийн бүтээгдэхүүнийг анх хэрэглэж энэ бүтээгдэхүүний үр дүн ямар их өндөр ач холбогдолтой вэ гэдгийг бол анх өөрийнхөө туршлагаар өөрийнхөө тэр юугаар мэдэрсэн. Тийм учраас энийг бас өргөн дэлгэр хүмүүст хэрэглүүлэх шинсан гэсэн энэ бодол байлаа. Тэгээ энэ бодол зорилгынхоо төлөө бас тууштай тэнцсэн. Өнөөдрийн хүртэл манай ариутгын компаниудын өмнө тулгамдаад байгаа нэг асуудал бол гэр хорооллын нөхөн журлангийн ариун цэвэр эрүүл ахуйн асуудлыг шийдвэрлэх асуудал байсан. Тэгээд энэ асуудлыг шийдвэрлэхэд манай энэ өнөөдрийн танилцуулж байгаа Septonic нэрийн бүтээгдэхүүн бол үр дүнгөө өгсөн, баталгаажсан ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг анхан Еврон компани, Канада улсын Еврон компанитай нийлүүлэх анхны дистрибьютор гэрээг манайх байгуулж чадсан. Энэ бизнеснэрээ Мөнх Гандир компанид бас үзүүлсэн том итгэл найдвар гэж би ойлгож авдаг. Мөн монголчууд биднэрт манай ард иргэдэд бас олгосон том боломжоо гэж боддгоо. Тэгэхээр энэхүү бүтээгдэхүүний орц найрлаганд нь бас юу орсон байдг вэ? Бид бүхэн ямар үед хэрэглүүл илүү тохиромжтой байх вэ? Ерөнхийдөө Septonic нэрийн бүтээгдэхүүнийг яг цаг үеэ олсон өнөөдрийн нэвтрүүлгийн учир юу нь бол энэ байгаа. Тэгэхээр бороо усны цаг эхэлж байгаа, 100 болж байгаа. Тэгээд хамгийн гол нь гэр хорооллын нойлын маань үнэртэх энэ асуудал эхэлж байгаа. Тэгэхээр яг энэ цаг хугацааг уран дулааны цагтай уралдуулж энэ Septonic-ийг хэрэглэснээр үер усны асуудлыг урьдчилж хүн жорлонд энэ Septonic-ийг хэрэглэснээр маш хурдан хугацаанд задалж доош нь суулгадаг. Задлана гэдэг нь үнэргүй болгоно гэсэн үг. Үнэргүй болгоно гэж чинь ялаа байхгүй. Ингээд тэндээс гадна гарах янз бүрийн халдваруудыг тэндээс устгаж гинэ гэсэн үг. Тэр талаараа бол энэ Septonic нэрийн бүтээгдэхүүнүүд бол маш өндөр үр дүнтэй ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг бид бүхэн бас хаана хэрэглэх боломжтой вэ? Ямар газруудад чинь түрүүн та бохрын жорлондоо гэд тэгж дээ тий. За тэгвэл мэдээж гэр ороолын айлууд маань хэрэглэх юм байна. За мөн лагер дээрээ бас хэрэглэх юм боломжтой. Ер нь яг зөвхөн гэр хороол гэхээс илүү хаана хэрэглэх боломжтой вэ? Ерөнхийдөө ариун цэврийн байгууламж хаана байгаа вэ лээ? Тэр байгаа газрууд бүх газрууд хэрэглэдэг. Хамгийн гол нь бид өнөөдөр зөвхөн тулгамдаад байгаа асуудал гэж гэр хороолын 0 гэж байгаа болохоос бид орон
суусныхаа ноёд хэрэглэж болно. Мөн хувийн орон сууцтай том хаустай усууд гадна талдаа танк байгуулсан байдаг. Тэр танктаа хэрэглэж болно. Тэнд одоо янз бүрийн лаг үүсэхгүй байна гэсэн үг. Мөн сургууль цэцэрлэгүүдэд бас хэрэглэж болно. Ер нь хэрэглэхгүй газар гэж үл байхгүй. Янз бүрийн одоо үйлдвэрийн газрууд бүгд хэрэглэж байгаа. За тэглэгээ хав тэгэхээр энэхүү бүтээгдэхүүнийг бас яаж хэрэглэх вэ? Савлгааны хувьд бас хоёр өөр байх шиг байна тийм ээ? Тий. Тэгэхээр савлгааны хувьд өөр байна гэдэг маань уралжин савлгаатай нь болохоор нэг сарын хэрэглэе гэж үздэг. Дотороо 4 ширхтээ севтон нэрийн бүтээгдэхүүн. Том савлгаатай нь болохоор 12 ширхтээ буюу 1 жилийн хэрэглэе гэж үздэг. Нэг өсөндөө урин дулааны цагт 4 ширхгээр 3 удаа хэрэглэнэ гэсэн үг. Яг энгийн хэвийн нойл хэрэглэх. 4 сард хэрэглэсэн бол 6 сард хэрэглэнэ, 6 сард хэрэглэсэн бол 8 сард хэрэглэнэ гэсэн үг. Тийм учраас яг энэ урин дулааны цагт хэрэглэж чадах юм бол энэ өөрөө маш сайн үр дүн өгч, маш сайн доошоо явуулдаг. Тэгэхээр энэхүү севтоникийг хэрэглэсэн болон хэрэглээг байлуудын хоёулын ялгааг ярилцъя л та. Тэгэхээр яагаад заавал хэрэглэх ёстой юм бэ? Ач тус нь бас хаана орж байгаа вэ те? Тий. Ерөнхийдөө одоо бид нар өнөөдрийн одоо төв орон сууц оршин суугаа энэ орчин маань те. Одоо ялангуяа нийслэл хотын хэмжээнд гэхэд гэр хорооллын одоо энэ ноёдуудын дахин нүүлгэн шилжүүлэх энэ газар орон бол байхгүй болсон байгаа тийм үү? Тийм учраас тэрийг хамгийн гол нь одоо энэ өдрийн энэ байгаа энэ орчин дээр нь доош нь суулгана гэдэг маань өөрийнх нь байгалийнх нь үйл явцанд оруулж ийн гэсэн үг. Тэгэхээр севтоникийн ер нь өөрийнх нь одоо түүхийн эд найрлаганд болохоор байгаль орчныг бохирдуулдаг, хүчин зүйлсүүдийг дандаа сайжруулж яадаг. Тэр утгаараа маш өндөр агуулмжтай, ач холбогдолтой ийм бүтээгдэхүүн. Тэгэхээр хаана хэрэглэж болох юм бэ? Бүх улсууд хаана ч хэрэглэж болох юм байна, тийм үү? Тэгэхдээ одоо хаана хэрэглэсэн туршлага бас байж байна, тийм үү? Үр дүнгуудын бас ганц хоёрыг дурдахад жишээл хамгийн анхны одоо 2014 онд энэ анхны нэвтрүүлэг цацагдаад одоо танилцуулга бүтээгдэхүүнүүд танилцуулсны дараа бол хөдөөний 10 жилийн сургууль одоо гадна 10 тонны одоо бохирын танктай жил 4-5 удаа сурулдаг. Тэгсэн мөртлөө сургууль руу бол одоо тэр үнэр нь байнга орж идэг. Соруулаад идэг, үнэр гараад байна гэж соруулаад идэг, дүүрээд байна гэж. Тэгтэл энэ бүтээгдэхүүн хийснээс хойш жилд 1 удаа соруулдаг болсон. Яагаад тэгэхээр тэр танкын дотор байгаа бүх лагуудыг саарл ус болгож чадж байгаа энэ бүтээгдэхүүн. Тийм учраас тэрийг объемаар нь аваад жилд 1 удаа сургагдаж байна. Тэгээд мөн сургууль руу орох үнэр байхгүй болж байна. Ерөнхийдөө севтоник нэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хүмүүсийн амьдралд маш том ахиц гарч байгаа амьдралын чанарт нь. Тэр яаж хэлж байгаа юм бэ гэхээр өнөөдөр одоо нийслэлийн хэмжээнд гэр хороолоод бид нар одоо явж гин гэр хорооллын айл юунуудад аж ахуйн нэрж байгууллагууд одоо нэгсэндээ хүнсний дэлгүүрүүд. Тэгэхээр өнөөдөр Баянгол дүүрэгчдэр, сонгон хайрхан дүүрэгчдэр том дэлгүүрүүд одоо өөрснийхөө байгууламжуудыг шинжилээд томруулаад ингээд ирэхдээ дандаа нөгөө нэг гадаа байгаа нойлуудаа дотор оруулж байна. Энийг оруулахдаа дандаа севтоникт тулгуурлаж оруулж байгаа. Яагаад тэгэхээр тэнд ямар нэгэн лаг үүсэхгүй. Энийг хэрэглээд байна. Бид нар энийг хэрэглээд одоо сурцсан учраас таны энэ бүтээгдэхүүнд одоо итгэл найдвар өгч бид нар юмнуудаа одоо яаж байна? Сайжруулж байна. Дотгошны оруулсан байгаа ч би тэнд маш их баярлж байгаа. Маш их баярлж байгаа. Энийг севтоникийг маш олон хүмүүс хэрэглээсэй гэж би боддог. Тэгснээрээ өнөөдөр нийслэл хотын хэмжээнд гарч байгаа өнөөдөр зуны одоо урин дулааны цагт гардаг гидсний халдвар төвчин хүүхдийн өвчлөл. Тийм үү? Энэ болгон бол одоо тодорхой хэмжээний одоо хувь багасах ийм сайн талтай. За тэгэхээр хэрэглэхэд бас бид бүхэн анхаарах зүйл гэж байгаа юу? Юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Хэрхий аж хэрэглэх вэ? Тий. Ерөнхийдөө севтоник нэрийн өөрийн бүтээгдэхүүнийг өөрийн байгалийн үйл явцанд оруулж байгаа гэдэг утгаараа янз бүрийн химийн бажтай бол давхар хэрэглэдэггүй. Хамгийн гол нь бид нар севтоникоо хийчихвэл дээрэс нь холооны шахаа хийж болохгүй. Дээрэс нь энэ яг хийснийхээ дараа янз бүрийн цайруулагчтай уусмал угаацаа хийж болохгүй, тийм ээ. Ийм учраас зөвхөн өөрийнх нь үйл явцыг өөрийнх нь хэмжээнд нь явуулах учраас севтоникоо өөрт нь яг зориулж хэрэглэх ёстой. Тий. За тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнийг бид бүхэн хаанаас судалж авах боломжтой вэ? Бүтээгдэхүүн авах газруудад нэлээд байгаа. Яагаад тэгэхээр өнөөдөр энэ бүтээгдэхүүний одоо чанарт үр дүнд бас одоо нэлээд хүмүүсүүд одоо ашиг тусаа өгч байгаа. Ер нь бол энэ дээр нэг зүйлийг хэлэхэд төр захиргааны байгууллагууд гэсэн одоо энэ бохир задлагч бүтээгдэхүүн, байгалийн эко бүтээгдэхүүнийг хэрэглэхийг бас цаашаа дэмжиж байгаа. Тийм дэмжиж байгаа. Нэг жишээ дуулахад яг энэ ковидын өмнө бол одоо Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хог хаягдлын менежментийн хэлэлцээс өнөөдөр одоо энэ севтоник нэрийн бүтээгдэхүүн бай. Ерөнхийдөө энэ бохир задлагч бүтээгдэхүүн хүн болгоны одоо талхантай адилхан
хажуу талынхын дэлгүүр 6 нэр 8 нэрийн дэлгүүрт байхаар ингэж зохицуулж бас бүтээгдэхүүн танилцуулах энэ ажлуудыг дүүрэг болгонд хийгдчихсэн. Энэ дэмжиж ийсэн. Бас манай ард иргэдч гэсэн бас дэмжиж өнөөдөр бас хэрэгжилж байна. Тэгэхээр яг энэ шугамаараа явагдаад өнөөдөр яг борлуулах газрууд нь гэх юм уу техник импортын 2 давхарт 212 тоод өрөөнд одоо миний ажлын байр байгаа. Оростой тэндээс бас авч болно. 10 дугаар хорооллын 19 дугаар байр, Шарга мартын Зуслангийн наад болдог, гүүрний наад гэдэг үндсэн орд гэдэг том дэлгүүр байдаг. Энэ дэлгүүр сүүлийн одоо 14 оноос хойш яг тэнд одоо борлуулж яж байгаа хүмүүс Шарга мартын Зуслан явдаг газар дандаа тэндээс авдаг. Юуны Шадуулангийн одоо Зуслан руу явдаг айн жимрөө иргэдэг тэр юун дээр бас дэмжих хайрхан гэдэг бас том дэлгүүр байгаа. Тэн дээр бас 14 оноос хойш яг борлуулалт хийж байгаа. За хөдөө орон нутагт гэх юм бол Чингэлтэй дүүргийн 11-р хороо гэж яддаг 57-р сургууль гэж байгаа тийм. Тэрний хойд талын одоо Тарайн төрөө дэлгүүр дээр бас борлуулалт хийж байгаа. Хотын төвд бол хөдөө орон нутгийг бас танилцуулчих. Дорнод аймагт 99 58 94 89, Хэнтэй аймгийн Бэрхийн уурхад 99 83 36 24, мөн Хэнтэй аймгийн Баян-Овоос өмнөд 98 тэг 6 60 тэг 6 гэсэн утсан дээр байгаа. Дархан хотод 99 13 86 26, Завхан аймагт 99 46 32 56 гээд Дэвжих Тосон Цэнгэл төрийн бас байгууллага гэж байгаа. Тэнд бас байгаа. Мөн Завхан аймгийн Ариусгал гэж компани байгаа. Завхан Ариусгал гэх компани дээр байгаа. Мөн Баян Хонгор аймгийн Номхон Ариусгал гээд яагаад тэгэхээр энэ олон гадруудыг хэлж инхээр энэ тухайн үеэс л одоо энэ хүсвэл аваад хэрэглээд заншаад тэний үр дүнд мэдэрсэн учраас одоо жил болгон энэ одоо хэрэгжилж байгаа хүмүүсийн одоо тоон жилээс жил өсч нэмэгдэж байна. Энэ бас хамгийн сайшаалтай сайн хэрэг юм а гэж би өөрөө боддог. Та тэгэхээр түрүү ярианда бас за бид бүх ерөөсөө дөрвөн ширхэг байхад л ингээд улирлаар сар-сараар хэрэгжилнэ гэж тэгжсэн. Магадгүй одоо яг энэ заасан хэмжээс ихээр хэрэглэвэл магадгүй сөрөг нөлөөлөл гэж байгаа лу. Ихээр хэрэглээгээд энэ янз бүрийн сүрэг тийм юу нөлөө байхгүй. Ягаад тэгэхээр бидний одоо өнөөдрийн байгууламжууд маань тий олон жил болцсон юм найдууд байгаа шүү дээ тийм ээ. Энийг заавал тэнд дөрвөн чихэд байруулад авах шаардлага байхгүй. Хэдий ч нэ 4-оор 8-аар 12-оор нь хийж болно. Танд өөрийн чинь боломж байгаа юм бол 12-12-оор хийчихэл болж штэ. Тэгэх юм бол тэрний одоо задрах хугацаа маш хурдан явдаг. Бид нар 4-оор хийгээд тодорхой хэмжээний хугацаа байжсэн юм тэрийг нэг юм хоёр дахин одоо багасгаж гинэ гэсэн үг. Тийм ээ? Сайжруулж гинэ л гэсэн үг. За энэ харагдаж байгаа энэ бүтээгдэхүүн бас ямар бүтээгдэхүүн байна? Тэр бол Севтоник ТЗБ 24 гэх шингэн бүтээгдэхүүн. Энэ болохоор өөрөө 1 литрийн савлгаатай байгаа. 1 литрийн савлгаагаа 9 литр усанд хийж найруулдаг. Тэгээд ингэж найруулад ингэж хэрэглэнэ. Энэ маань өөрөө бас их олон төрлийн одоо ахын зориулттай ашигладаг. Зөвхөн нойлд, зөвхөн одоо бохир мохир юмнууд гэх юм байхгүй. Ахын хэрэглээ гэхээр та бидний одоо өмнө байгаа хевс маань ингээд янз бүрийн тавлаг болцсон байж байна тийм үү? Зуны цагт одоо машин тэргэндээ айр өсөө асгаа тэнийг ингээд угаасан бодоо тэндээс заавал нэг өнөр гараад байдаг тийм үү? Тийм эдэр үед одоо энэ Севтоник нэрийн бүтээгдэхүүн яг өөрийнх нь хэмжээгээр найруулад, хувь хэмжээг найруулж явах юм бол тэнд толбож байхгүй болно, тэндээс гарсан үнэрж байхгүй болно. Зүгээр ганцхан жишээ хэлье тэр ТЗБ 24 дээр Алтан харгаа гэдэг том компани байдаг. Нөгөө үйлдвэр компани комбинатад байдаг. Тэр болохоор юу хийд ямар үйл ажиллагаа явуулдаг гэхээр түүхэн эдийн хаягдлыг дахин боловсруулдаг. Хаягдл гэх юм ямар үйл ойлгомжтой тийм. Хаягдлыг бас дахин боловсруулна гэхээр маш аимшигын үнэртэй байсан. Тэрний одоо компани анхан энэ бүтээгдэхүүн танилцуулахад ирээд энэ бүтээгдэхүүнийг одоо манай хэрэглүүж явах ийм байна. Бид нар орчин тойронд адлагдаад байна. Танаа энэ үнэр одоо ямар хэцүүтэй юм бэ? Нүгээр нь гарахад тэрнгээр нь гарахад хэцүү юм аа гэж. Тэгээд энэ бүтээгдэхүүнийг авч ирсэн ажлыг Севтоникийн хэрэг сугандаа хийжсэн дараа ТЗБ 24-ыг авчиж хэрэглээд тэндээс өгдөө ороод ирэхэд нөгөө үнэр баг яаж ба гэж бодогдсон гэж тэгж ярьжсэн. Тэгээ нэг удаа тэр өөрийнхөө одоо тэр туршлагуудаа бас манай энэ нэвтрүүлгээр бас танилцуулж ирсэн удаатай. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний арт тусууд маш их байгаа. ТЗБ 24 одоо хогийн машинуудыг ариутгаж болно. Мөн одоо нэг хөрс бид ингээд мэдэн шүү дээ. Одоо энд хоримтлагдсан бон юм хогийн цэгийн одоо суур байгаамаа бид нар хогоо арчсан. Одоо энэ дээр ариутгал хиймээр байна гэдэг тийм үү. Тэгтэл манайхан сүүлийн үед нөгөө эхний үед чинь нөгөө ариутгалын бицоод яаж зацаач химийн бицоо тийм холоор молороо хуурайч шингэнч зацаад явцдаг байсан бол өнөөдөр одоо энэ бүтээгдэхүүнээр хийдэг болсон. Энэгээр хийхээр яад гэхээр хөрс маань тэнд бохирогдсон бүх хөрсүүд халдвар гүйжүүлэхээс гадна хөрс өөрөө сэргдэг. Биологийн доктортой байдлыг бий болгож өгч чаддаг. Тийм бүтээгдэхүүн. Тийм учраас нэг өсөндө бид нар байгалаа эргүүлээд бас өөрөндөө эмчилж гинэ гэсэн.
За тэгэхээр Севтоникийг яг хэрэглээд за ахын хэрэглээтэй байгаа бүхэл одоо нөхөн жолондоо хийснээр дараа үр дүн яаж мэдрэгддэг? Одоо чинь мэдээж үнэргүй болгоно гэдээ тэгж юм. За тэгэхээр одоо хэдэн сэт хоногийн дараа ерөөсөө тэр үнээр дарагдана гэж үздэг бай. Ерөнхийдөө Севтоник хэрэгжилж байгаа одоо жишээд гэр хорооллын нойл бодъё тийм үү? Гэр хорооллын нойл Севтоник хэрэгжилж байна гэхэд 4 ширхгийг хийгээл тэрний үнэр ерөнхийдөө багасч ирдэг. Севтоник хийж байгаа нойл Севтоник хийгээгүй нойл хоёулыг нь харьцуулаад үзье тийм үү? Тэгвэл Севтоник хийгээд байгаа нойлын дээрэс нь хичнээн хүн орсон байсан ч тэр одоо нойл доошоо явж идэг. Доошоо л явж идэг. Доошоо явж ийна гэдэг маань болохоор тэнд задрах процесс явагдаад байна гэсэн үг. Задрах процесс явж ийна гэдэг маань тэр маань өнөргүй болж байна л гэсэн үг. Тэгэхээр тэрний үр дүн өөртөө аяандаа мэдрэгддэг. Хийгээд огт хийгээгүй нойлдод өөр аяндаа явна. Дэшээ л явна шүү дээ. Дэшээ л явна. Зөвхөн энэ дээр ганцхан жишээ хэлэхэд тэр яагаад та тэгж өөр ингэж тэлтэй хэлж ийм нөхөр бид нар өөрснөө дандаа энийг дандаа амьдрал дээр өөрснөө дандаа үзээд тэрний үр дүн дандаа мэдэрсэн байгаа. Манайхны хүүхдүүд ингээд байранд орлоо гэд гэр хороол байжгаад нойл орхиод явчих ингээд байрандаа хүмүүс түрээслээд ингээд орхио явчихчих. Тэр нь болохоор нэг 50-60 см-ийн одоо бараг дүүрэлттэй. Бар тулцсан гэсэн. Одоо эдгээр ингээд яваад өчөөд би тэнцээ хамт ойролцоо амьдардаг. Одоо ингээд эдгээр яваад өчөөд энэ ч одоо энэ айдууд нь түрээслэж явж байгаа айдууд ч одоо энэ яах вэ? Хамгийн гол асуудал чинь ариун цэврийн байгууламж шүү дээ, тийм ээ? Хүний амьдрах орчинд хамгийн хэрэгтэй тийм. Тэгэл тэрэнд би Севтоник өөрөө л хийсэн. Ерөөсөө байнга жил болгон тэрийг хийгээд л хийсэн. Өнөөдөр 2-3 м доош явцсан байна. Нэг 50-60 цан дүүрэх гэжсэн авч. Тэгэхээр Севтоник ямар үр дүнтэй болох нь ойлгомжтой. За тэгэхээр хамгийн анх Севтоникийг бас хэдэн онд оруулж иржээ. За тэрнээс хойш бас нэлээдгүй олон үйлчлүүлэгчтэй болсон болоо гэж бодож байна. Үр дүнгууд байна уу гэж юу? Байгаа. Үр дүнгууд зөндөө байна. За. Тэгэхээр ерөнхийдөө бид нар ингээд шил 2004 оноос би хэрэглэсэн тэр одоо өөрийнхөө нойл гэхэд ямар ч одоо үнэр байхгүй. 4 метр нойл маань яг тэр чигээ 4 метрээр би 21 онд хүмүүст одоо худалдлаа. Тэгэхээр гэр хороолоос одоо хүмүүс гашаа хороо авахдаа юуг нь харддаг гэхээр ариун цэврийн байгууламжийг харддаг. Жорлонгийг харддаг. Энэ ямар юм бэ гэж одоо ямар хүн янзтай байна уу гэж харна шүү дээ. Хамгийн түрүү манайх зарна гэхэд хамгийн түрүүчийн хүмүүс ирээд үзээд нойлыг хараад шууд авлаа гэдэг байхгүй. Тэгэхээр тэнд чинь ямар байна вэ гэхээр ямар ч үнэр байхгүй. Гаднаас нь харах юм тэр хамгийн гол нь ариун цэврийн байгууламжид нэг анхаарах зүйл нь стандарт гэж байдгийг. Яг стандартаар хийгддэг байх хэрэгтэй. Манай тэрийг анхан хийгдэл стандартаар хийсэн. 4 м нойл ухаад тэрийгэ тоторлоод нөхөн тоторлоод дээр нь байгаа нөгөө ариун цэврийн байгууламжид жорлон маань гэхэд будагтай гадна дотнгүй будагтай. Тэр гიშгдэг гიშгүүр нь будагтай байх хэрэгтэй. Тийм ээ тэр араа одоо нөгөө шүүдэртэй талдаа болохоор нөгөө агааржуултын яндантай ч байх хэрэгтэй гэдэг юм. Энэ бүх байгууламжуудыг зарчмуудыг бүгдийг баримталж хийсэн байсан. Тэгээд тэрний үр дүн бол тэгээд тэргээрээ л одоо яг хിവэрээ өгч юм гэдэг чинь тэр бас нэг том үр дүн. Тий. За өөр бас айл өрхүүд тууштай хэрэглээд мэдээж маш олон үр дүнуудыг үзүүлсэн баг. Тэгээд одоо хүртэл яг байнгын авдаг танд яг одоо санал сэтгэлээ хэлдэг. За одоо ийм бүтээгдэхүүн хэрэгтэй байна. Ийм бүтээгдэхүүнд оруулж ирэх боломжтой юу гэсэн айл өрхүүд бас байгаа болоо гэж бодож байна. Байлгүй яг уу. Тэгэхээр би чинь ингэдэг ариутгал халдваргүйжүүд гэж хэлж байна тийм үү. Тэгэхээр сонгон хайрхан дүүрэг, баян гол дүүрэг, Чингэлтэй дүүрэг гэж хэлсэн шүү дээ тийм ээ. Тэнд байгаа аж ахуйн нэгжид надтай дандаа гэрээтэй газрууд байдаг. Би гэрээтэй газруудаа өөрийг оруулж ирж байгаа учраас өөрийнхөө гэрээтэй газрууд дандаа Севтоник өөрөө өгдөг. Дэлгүүрүүдийн одоо нойлуудад өгдөг байхгүй юу. Тэгээд тэндээс ганцхан үр дүн хэлье. Баян гол дүүргийн 11 дугаар хороонд байдгийг. Манай хин мөнгөн ууд гэдэг дэлгүүр. Тэд нар ингээд нөгөө ковидын үед нөгөө дэлгүүрээ томруулна гэдэг. Тэгээд би нөгөө очсон чинь бид нэр засвар хийж байгаа гэхчээ. Тэгээ яг чи засвар хийж байгаа ч гэлээ гэсэн дэлгүүрийн хариуцлага өгөө махад өөрийнхөө нойлдоо хийх юм аваад үлчихсэн чинь манайд яг нөгөө үгүй хүний имийг зүгээр авахгүйгээд тэгээд 2 удаа нөгөө удирд нэг очдөг байсан. 2 удаа аваагүй тэгээ үлдсэн. Тэгээд дараа нөгөө үл болсон. Тэгээ хавар болсон. Тэгээд эрэхтээ надад бүр албан ёсоор хэлж ирсэн. Севтоник ямар их үр дүнтэй сайн байсныг би сайн мэдлээ. Таныг өгье гэж хэлсэн авахгүй гэдэг нь яагаад тэгсэн юм болоо. Айлуудын нойл ямар амар үнэртэй юм бэ гэдэг чинь манай нойл айгүй гоё байдаг байсан чинь энэний л үр дүн байсан юм биш үү гэж. Манай хишиг тэгжээс ярьжсэн. Тэгээ чи энд үр дүнгээ надтай хамт очиод бас ингээд олон нийтэд бас энийг түгээлдэй гэхээр жоохон юу яадаг л да. Би энийг надад зүгээр уцаар яриулыг үл би ярьж чадна гэж тэгжсэн. Тэгтээ айгүй үр дүнтэй сайн байна гэдэг. Өөр Севтоник ингүүл бүрстэн нэр ингээд хөх нийтэнд хүрдэг манай хишиг. Ямар гоё бүтээгдэхүүн санаа би энийг өстэй нэрээ гэж. Тэгээд тэд нар гэхэд нөгөө амьдралын чанар сайжирсан гэж чинь дэлгүүрээ томруулаад нойл модоо бүгдийг дотор нь оруулсан.
Гадаах нойлоо яасан юм мэдвч гадаах нойлоо хийж л байгаа хөдөөнөөс хүмүүс ирэхээр оруулдаг юм аа. Бид дотроо бол ингээд өвөл зөнгөө амар болчлоо гэж. Таны сэтонд гэл үрд үнштэй гэж надад хэлжсэн. Одоо ингээд улирал солигдох мөчүүд хүдний улирал ирэхэд тэр дундаа өвлийн улирал нөгөө гадаах жарлангууд ч хөлддөг л дээ тий. Тэр үед яг септоникийг хэрхэн яаж хэрэглэх вэ? Тэгэхэд хэрэглэхгүй. Яг уран дулааны цагт 4 сараас 10 сар хүртэл хэрэглэнэ. Тий, энэ 6 сарын хугацаанд хэрэглэдэг. Тэгээд одоо хэрэглэхгүй байх хугацаанд одоо гадаах нөхөн жорлон маань нөгөө хэмжээгээ бариад байж идэг эсвэл нэмэгдсээр байгаад дахиад одоо үнэр гарах магадлал байдаг гэсэн үг. Тий, өвөл учраас нөгөө нэг тийм айтер зуны улиралтай адилхан тийм үнэрч гэдэг юм уу, халдварч гэдэг юм уу, ядаач гэдэг юм байхгүй болчих шүү дээ, тийм ээ. Тэгэл хавар болохоор нөгөө яг газрын үнээсээ нөгөө гисдэг, газрын үнээсээ гисэд ирэх үед нь 4 сар 5 сараас эхлээд септонико хийж чинь. Тэгэл тэр өрөөсөө үнэр гарна гэж байхгүй. За тэгэхээр яг танаас авч байгаа энэ бүтээгдэхүүнийг авч хэрэглэж байгаа хүмүүсээс бас түгээмэл ирдэг асуултууд юу байдаг вэ те? Одоо магадгүй яаж хэрэглэхээс ойлгохгүй байна. Зайлсвал яг одоо бороо ус ихтэй үед нь хийх ёстой юм болоо, зайлсвал одоо нартай үед ингэж хийх ёстой юм болоо гэд яг хэрэглэж байгаа хүмүүсээс түгээмэл ирдэг асуултууд бас юу байна? Тэгээ ерөнхийдөө заавал одоо тийм юу гэсэн байхгүй л дээ. Асууж байгаа болоод нь яг хамгийн гол нөгөө нэг гадна талдаа танктай усуд байдаг шүү дээ. Одоо ховын хаустай усуд. Тэр усуудад бид нар яаж хэрэглэх вэ? Одоо яг тэр нөгөө агаарлалтын хоолоогоор хийх юм уу? Эсвэл дотроосоо явуулах юм уу гэх тээ. Тэд нар болохоор яаж хийсэн болно? Тэд чинь гаднаас нэг агаарлалтын хоолой гэдэг нэг юм байдаг. Танкуудад. Тэндээсээ хийж болно. Ерөнхийдөө дотроосоо нөгөө бүх юмнууд нөгөө бааны өрөөч гэдэг юм уу, гал тогооч гэдэг юм бүх юмнууд байж байгаа шүү дээ, тий? Тэр хоолойноос ингээд хийхэд тэр шугамнуудаа цэвэрлээд тэгээд өргөд бас эргээд нөгөө танк руугаа очдөг. Тэр тийм бас асуудлууд байгаа. Тэгээд тэрийгээ бол тэгээд хийж чинь. Өөр ч одоо өөр бусад үед бас бид бүх юун дээр илүү одоо алддаг юм бол хэрэглэх явцдаа таны ажигласан тийм зүйлс бас байгаа юу? Тийм, тэнд нь алдаа гаргаад авах юм бол байхгүй. Энд бол тийм энэ одоо хүмүүс нэг тийм хорн нөлөөтэй ч гэдэг юм уу, энийг хийж гад одоо гар хуруугаа түлчин ч гэдэг юм уу те. Тиймэрхүү асуудлууд байхгүй. Энэ өөрөө нөгөө нэг байгалийн эко бүтээгдэхүүн учраас хүмүүс нэг тийм хор нөлөө үзүүлэх юм бол байхгүй байдаг. Эко бүтээгдэхүүн тэр дундаа бас яг ингээд бид бүхний тулгамдаад байгаа асуудлыг шийдэж нэхэр их үр дүн сайтай эргэн нөлөөлөл илүү сайтай бүтээгдэхүүн гэж харж байна л да. Тэгээд эдгээр бүтээгдэхүүнүүд маань одоогоор бас 21 аймагт хэрхэн яаж тарагдсан баа вэ? Тий, ерөнхийдөө тарагдсан байгаа. Сая нөгөө борлуулалт хийж байгаа газруудад бүгд тарагдсан. Тий, тэнд бүгд тарагдсан байгаа. Ерөн цаашдаа бас 21 аймгаараа хамтдаа бүгдээр хэрэглэх юм бол ялангуяа одоо аймаг болгоны иргэдийн хурлын дарга нар тий энд ард иргэдийнхээ төлөө та нар тэнд одоо цоглох зүрхтэй сууцгааж л байгаа бол бас тэднэртэй бас нэг ийм бүтээгдэхүүн байдгийн байх шүү гэдэг энэ танилцуулгыг бас хүмүүстээ бас хүргээсэй гэж би бас боддог. Ерөнхийдөө төр засгийн байгууллагууд бол энэ бүтээгдэхүүнийг ялангуяа манай нийслэлийн төрөлгуудад бас энийг хэрэглэхийг бас зөвлөд байгаа. Тэр нь бас сайшаалтай. Тий. За хэлгээ хав тэгэхээр миний бас асууж амжаагүй таны бас үзэгчтэй хэлмээр байгаа яг септоник гэсэн энэ хүү бүтээгдэхүүнээр бас нэмж хэлэх зүйл юу байгаа вэ? Ерөнхийдөө зөвлөмж гэдэг юм одоо энэ боломжийг ашиглаа те. Септоникийг бүгдээр одоо хэрэгжилж өөртөөхөө одоо энэ асуудлыг те. Одоо гэр хорооллын ямар асуудлууд байгаа нь тэр ариун цэврийн байгууламжаа яаж байх вэ? Одоо энийг яах вэ гэдэг асуудлуудаа шийдвэрлэхийн хажуугаар тийм үү хүрээлэн байгаа орчин өөрийнхөө байгаль орчноо бас хамгаалах бас нэг сайн үйлс хийх юм байна. Энэ чинь зөвхөн өөрийнхөө асуудлыг шийдэж зогсохгүй тийм ээ гэж бас хэлмээр байна. Энийг тэгээд бас урайлмаар байна те бүгдээрээ одоо энэ байгаль орчинд ээлтэй энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэе гэж бас хийцгээе гэж бас урайлмаар байна. Нэгдүгээр хоёрдугаарт нь Монгол хүн бүр бодвол эрүүл байг тийм ээ. Монгол хүн бүр эрүүл байг. Эрүүл аюулгүй эрсдэлгүй орчинд бүрдүүлж амьдарцгаая. Тэгээд эрүүл бий саруу тухайн гарч болно гэж бас хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр бид бүхэн өнөөдөр бас энд ирсэн бүтээгдэхүүнүүдээс гадна өөр бүтээгдэхүүн бас байгаа юу? Мөнх гандир компани дээр. Тийм мөнх гандир компанид өнөөдөр хамгийн гол нь байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн танилцуулахаа ирсэн. Ерөнхийдөө өөр бүтээгдэхүүн гэх юм бол одоо яг нэг үйлдвэрийн хорнууд байдаг ш ариун талбаргүйжүүлэлтийн хорнуудууд бүгд байгаа. Тэнийг дандаа нэг өөрийнхөө одоо гэрээт газруудаараа одоо бүгд хийгддэг. Энийхээ захиалгаа, тэднийхээ хүсэлтээр гэж хийгдэж байгаа. За Улаанбаатар хотодод хаана худалдаалагдж байгаа. Бид бүхэн хаана очиж аль цэгүүдээс худалдаа авах боломжтой. Тийм Улаанбаатар хотод техник импортын 2 давхар 212 тоод 10 дугаар хорооллын 19 дугаар байр. Тэгээд 95-9 6210 гэсэн энэ дугааруудаар ярьж энэ бүтээгдэхүүнүүдээ аавна. Улаанбаатар хотын Шарга март хойшоогоос Суслан руу Шарга мартын гүүрний наатал үндсэн орд дэлгүүр дээр
борлогдож байгаа. Мөн шалуулангийн цусн руу явах зам байдаг. Дэмжих хайхан супермаркетээр бас борлогдож байгаа. За хүргэлтээр бас үйлчилж байгаа юу? Тэгээ хүргэлтээр яг завтай үедээ бол хүргэлт хийж байгаа. Завгүй үедээ бол бас хүргэлт хийж чадахгүй л байгаа. За тэгэхээр өөр бас нэмж хэлэх зүйл ер нь яг энэ бүтээгдэхүүний талаар орхигдуулсан зүйл байж үзэртэй хэлж өгнө. Тий. Ерөнхийдөө бол энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь бидний амьдралд өнөөдрийн одоо чанарыг сайжруулах тийм ээ. Тэгээс сайн талтай шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд хамгийн гол нь бид нар тансаг орчинд гэдэг тийм үү? Яг тансаг орчин юу юм бэ гэхээр өнөөдөр хүмүүсийн амьдрах орчинд хамгийн чухал хэрэгтэй нь ариун цэврийн байгууламж. Тэгэхээр ариун цэврийн байгууламжийг бид нар тансаг болгож чадах юм бол хичнээн сайхан хаус байсан ч тэрийгээ тансаг болгож чадаагүй бол бас хэцүү тийм үү? Тиймээс ийм жижигхэн байсан ч нойлд нь хамгийн гоё байхад л хамгийн гоё тийм үү? Тиймээс тэр тансаг орчийг бүрдүүлж чадах бүтээгдэхүүн бол Севтоник. Тийм. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдрөөс бид бүхний урилгыг хүлээн авч яг эрүүл аюулгүй таатай орчинд эрүүл мэндийнхэн зүгээс ч гэсэн бид бүхэн эрүүл мэндэ боцсон шүтээр яг өөрсдөө эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийг тэр дундаа амьдралынхаа яг өдөр тутмын нөхцөлд хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийг та бас өнөөдөр үзэгч хүмүүстээ танилцууллаа. Тэгээд бид бүхэн бас мэдгүй хүмүүс байсан бол та бүхэн маань бас хэрэгтэй байвал энэхүү бүтээгдэхүүнүүдийг бас доор гарч авцаар холбогдоод худалдаж авах боломжтой байна. Тэгээд мэдээж үйл ажиллагаа явуулж байгаа, үйлчлэгээ явуулж байгаа газар болгоно хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүн бол яхахгүй Севтоник байна гэж миний хувьд харлаа. Тэгээд яг энэ хэрэгтэй бүтээгдэхүүнийг бас импортоор оруулж ирээд ард иргэдтэй бас эрүүл мэндийг хамгаалах үүднээс эрүүл аюулгүй таатай орчинд амьдруулах үүднээс бас энэхүү бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа танай хамт олондоос өндрөөс өндөр амжилтыг хүсэж маш их баярлалж талархснаа бас илэрхийлж байна. За баярлалаа. Ерөнхийдөө манай энэ ажил үйлчлэгэнд мөнхийн одоо үргэлж одоо тусад дэмжиж байдаг UBS телевизийн хамт олон тухайлбал одоо Coffee сая нэвтрүүлгийн хамт олонд мөн их баярлалаа. Тэгээ та бүгдийн минь ажилд үргэлж одоо дээшээ байх болтугай гэж хүсье. За маш баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ өнөөдрийн Coffee Cay нэвтрүүлэгт Мөнх Гандир компани захирал Дариг Цэрэг оролцож та бүхэндээ Севтоник хэмээх энэхүү бүтээгдэхүүний талаар тавьж танилцуулга мэдээллүүдийг хүргэлээ. Та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Үргэлжлүүлэн та бүхэн UBS-тэй хамтдаа байгаарай.